За та бүхэн папарацци-ийн сайт дээр гарсан Баян цээлийн баарны эзнээс одоо Баян зүрдүүргийн газрын элцэн болсон Батамгалангийн хулгайн түүхний нэвтрүүлгийг үзсэн үү? Хэрвээ үзээгүй бол та бүхэн заавал орж үзээрэй гэж хэлмээр байна. Ер нь одоо ингээд Монгол ардын намын одоо хөгшин хулгайч нарыг нь яаж одоо гэж зайлуулъя да, яаж эдгээр салъя да гэжсэн чинь яг тэднийг залгамжлаа залуу хулгайч нар гараад ирсэн нэг үнэс харагдчихлаа байна л да. Тэгээд хэдэн жилийн өмнө Баян цээл гэдэг тэр баарыг гэр бүлээрээ ажилуулдаг байсан энэ BAT гэдэг одоо Бат гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ Бат гэсэн нэрийн дор компани байгуулсан энэ бүлэглийнхэн болохоор зөвхөн Баян зүрх дүрэгтгэд одоо тансаг зэрэглэлийн single house байдаг шүү дээ. Тийм дөрвөн төсөл дээр орон сууц одоо доороо том үйлчлэгээтэй орон сууцны иж бүрэн том цогцлбор хотны нэгийг тус одоо барьж байгаа байхгүй. Тэгээд хэдхэн жилийн өмнө 2020 онд л одоо энэ хин чин Батамгалан чин тэр нэг Монгол ардын намын байр байсан тэр одоо Баян зүрх дүргийн яг замын эсрэг талд байдаг нэг хуужаа мэмбиг байсан авчаал тэрэн дээрээ барилга байр нь яаж барих вэ гэж сандраад гүйж явжсэн хүн шүү дээ. Гэтэл яаж энэ хүн одоо улсын хурд сонгогдсноос хойш 6 жилийн дараа хэд ийм амар баян ийм бол төслийг хийж чадав. Ийм хөрөнгө мөнгөтэй болж чадваа гэдэг нь амар анхаарал татчих байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр нэвтрүүлгийг үзэж байхад бүр үнэхээр одоо тэр хөрөнгүүдийг яаж гаргасан байж болсон бэ гэсэн чинь гайхмаар юмнууд амар олон гарч ирж байна л да. Нэгдүгээрт болохоор Тэс Эрдэнэ хувь компани. Тэс Эрдэнэ хувь сая хэдхэн хоногийн өмнө Тэс Эрдэнэ хувь компани одоо захирал нь холбогдох хүмүүс нь ажилтны тэмцэх газар үүдэн хэвлэлийн бахуурлыг зарлж байсан шүү дээ. Инх тайвны Батамгалангийн төрсөн дүү Батбаяр нь бидний итгэлийг одоо олж аваад одоо санхүү эргэлсэн захирлын албан тушаал дээр байх хугацаанд одоо Эрдэнэтэй 24,000 иргэд ноогдох ёстой байсан 30 орчим тэрбум төгрөгийг зайлаа зөвшөөрлөд авчихсан байна. Энэ хэргийг шалгаж өгөөч гэдэг аатагээд өгч байна гэдэг хэлсэн. Магадгүй тэр их одоо мөнгөнд магадгүй тэр саяны ярьсан тэр 5 төсөл дээр явж байгаа юм билүү. Бас нөгөө Шинжаан Шинфа гэдэг бүгд найрамд хятад улсын хөрөнгө оруулалтын компани онцлог хэмжээний хөрөнгийг одоо улсын хурлын гишүүнээр өдгөө ажиллаж байгаа эм ойлын босс Пунсалмаа гэдэг хүн залсан асуудлыг би хэд хоног нэлчихсэн шүү дээ. Гэтэл тэр Шинжаан Шинфанд очих ёстой байсан тэр 180 орчим тэрбум төгрөгийн зөвхөн одоо 6.8 тэрбумын гэдэг чинь л BAT Development гэдэг компанир нь одоо тэр Батамгалангийн хамаарал бүхий төрсөн дүүгийнх нь их нэрийнх нь нэр дээр компанир шилжүүлсэн байгаа байхгүй тэр хос мөнгөний замаас нь. Тэгээ үүний хор хохирлыг нь хэн амсч байгааг хэр монголчууд та бүхэн бид нар бүгдээрээ амсч байгаа байхгүй. Зөвхөн одоо энэ хос мөнгөний замын энэ Батамгалантай холбоотой асуудал дээр яагаад вэ гэхээр одоо энэ Архангай аймгийн Өгийн нураас хоошоогоо Архангай аймгийн Үлзий цум хүртэх. Үлзий цумаас хоошоогоо Хөвсгөлийн Тариалан цум хүртэх одоо тэр авто замын 70% гүйцэтгэдэг Шинжаан Шинфа гэдэг компани 100% өөрийнхөө хөрөнгөөр хийчихсэн байхгүй юу? 100% өөрийнхөө хөрөнгөөр нэг ёсондоо хэлбэл тэр хөрсийг хуулаад тэр асфальтаа тавиад цементээ зутгаад дайргаа зутгаад одоо тэр хайргаа асгаад насгаржуулах татгалзуулах бүх ажлыг хийчихсэн. Хамгийн гол нь тэр 180 тэрбумыгаа тэр хос мөнгөний замд алдаагүй байсан бол тэр орж исэн мөнгөөр Шинжаан Шинфаныхын дээдлийн хатуу үйлчлэлтийг хийгээд 2020 онд ашиглалтанд оруулах ёстой байсан юм аа. Гэтэл улсын энэ онц чухал бүтээн байгуулалтанд орох ёстой байсан үр өгөөжийг нь энэ Баруун аймгийн тэр чигээрээ хүртэх ёстой байсан энэ сайхан замыг энэ хэдэн одоо бүлэг хулгайч нар нийлээд хулгайсан сулууд өнөөдөр бол тэр зам ашиглалтанд орж чадахгүй байна. Өнөөдөр тэр зам уралж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ нэг хулгайчин хулгайн үйлдэл нь болохоор энэ хүнийг ингээд баян болгоод байдаг. Нэг гэр бүлийг ингээд амар цөм баян болгоод байдаг. Эсвэргээр түүнээс нь урган гарсан тэр хулгайгаас нь урган гарсан тэр бүх зовлон шаналлыг нь болохоор ард түмэн нийтээр хөвтөж идэг. Ийм шудраг ус болохгүй шүү дээ юм чинь. Тэгээд өнөөдөр яг үндэ би сая дээр түжиж явж байхдаа тэр папарацци дээр гарсан нийтлэг үзээд үндэ нэрд нэвтрүүлэг үзээд үндэ амар бохомдож байгаа байхгүй юу? Яагаад ийм муухай хулгайч нар Монгол ардын намд шинээр гарч ирээд идэх юм. Тэгээ яагаад энэ хулгайч нар нь улам ингээ албан тушаал нөхсөд улам дээшиг дэвшээд байж идэг. Энэ Батамгалан гэдэг энэ увайг булгаачтайгаа одоо ардын нам хариуц тооцолтой маргааш энэ Монгол ардын намынхан баг хурал болох юм гэсэн шүү дээ. Тэг энэ хүнийг эхлээд ингээд арга хэмжээг нь тооцож ядаж надад сайдын тушаалаас буулгах. Гэхдээ хараа барилгын бүхэл бүтэн 5 төсөл хэрэгжүүлж байгаа хүн барилгын сайд өөрөө болж байгаа гэдэг чинь эрх ашиг том зөчил мөн биз дээ юм чинь. Хэрвээ энэ барилгын салбар үнэхээр өнгөтэй өөдтэй шудраг явах юм бол барилгатай ямар ч хамааралгүй хүнээр нь ядаж нэг өөрийн барилгын компанийн хүн чинь энэ ажил дээр очиж шудраг явах ёстой биз дээ. Гэтэл ингээд сайжин тушаал өгөөд байж байдаг. Албан тушаал өгөөд байж байдаг. Гишүүн боол байж байдаг. Улам дэгжин дээшилж идэг. Тэгээ хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй байж идэг.
Энтэйгээ одоо харамсаж тооцоо. Яг энэ Эрдэнэтэй ард иргэд ч гэсэн бас үүнийхэн төлөө та бүхэн өөрсдийнхөө төлөө өөрийнхөө алдсан мөнгөнийхөө төлөө бас дуугараач. Энэ яагаад юм биш болдго юм. Энэ үнэхээр би бүр бухимдаж байхгүй сая. Та бүхэн тэр папарацци нэвтрүүлгийг заавал үзээрэй. Би линк нэг доор нь хийчихье. Бүр үнэхээр амар.